Эрхэм мөндөд үзэгчид та бүхний энэ орон амар амгаланг айлтгая саяын телевиз оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэндээ хүргэх гээд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж байх болно. Энэ өдрүүдэд газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын орлогч дарга Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарын бүтээн байгуулалт, хариуцлага, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх сэдвт зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэхүү зөвлөгөөний зорилго нь 2019 оны барилгын салбарын бүтээн байгуулалтын үр дүнгийн хэрэгжилтийг хангах, урьд өмнө гарч байсан зөрчил дутагдлыг арилгах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм байна. Энэ үеэр газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын орлогч дарга Батбаяраар ахлуулсан ажлын хэсгээс зураг төсөв болон газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа зөрчил манай аймагт ихээр байгааг тодруулан онцгойлон анхааруулж хэллээ. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газар, мэргэжлийн хэлтийн газар, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн, барилга хот байгуулалтын газар, онцгой байдлын газар, барилгын хөгжлийн төвийн төлөөллүүд болон барилгын салбарын инженер техникийн ажилтнууд тус хамрагдан оролцсон юм а. Зөвлөгөө нь 7 цаг үргэлжилж аймгийн засаг дарга Галамхаан болон бусад хэлтэс агентлагын удирдлагуудтай ажлын хэсэг уулзалт хийж орон нутагт ажиллаж байгаа зорилго чиглэлийнхээ талаар танилцуулан санал бодлоо солилцлоо. Тодорхойлбол газар зохион байгуулалт, геодез, зураг зүй, суурь судалгаа, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж байгаа ажил, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын болон сумдын газрын даамлуудыг нэгдсэн удирдлагаар хангах, Монгол Улсын засгийн газрын 2018 оны 384-р улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэгт анхаарах асуудлаар аймаг орон нутгийн удирдлагуудад тус мэдээлэл өглөө. Мөн газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын орлогч дарга Батбаяраар ахлуулсан ажлын хэсгээс зураг төсөв болон газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа зөрчил манай аймагт ихээр байгааг анхааруулж энэ талаарх хууль тогтоомжийг ард иргэдтэй дэлгэрэнгүй сурталчилж зөвлөн туслах үйлчилгээ идэвхтэй явуулж байхыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Монгол Засгийн газраас бас үүрэг өгсөний дагуу орон нутгуудад ажиллаж байгаа. Ингээд өнөөдөр бас Баян-Улгийн аймагт ажиллаж байна. Засгийн газраас гаргасан томоохон 2 шийдвэр байгаа. Нэг нь улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг засгийн газар баталсан. Энэ бол 2003 оноос хойш шинжилгээгүй байсан юм ерөнхий төлөвлөгөө. Энэ ерөнхий төлөвлөгөөнд өөрөөр Монгол улсын ирээдүйд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлуудын төлөвлөгөө, явах тараас, газрын нөөцийг ингээд тогтоож өгсөн. Тэгэхээр бас аймгийн засаг дарга болон иргэдийн хурлын даргатай уулзаж энэ төлөвлөгөөнд тусгагдсан томоохон тараасуудыг хамгаалтанд авах, газрын асуудлыг урьдчилан хамгаалтанд авах ийм асуудлыг санал солилцож мэдээлэл ингэж өгж явж байгаа. Энэ газар зохион байгуулалтын улсын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулаад Баян-Улгийн аймаг маань бас аймгийнхаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинжлэх ийм шаардлагатай. Мөн Улгийн хотын хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бас тодтогох, сайжруулах юм шаардлага байгаа. Энэ талаар бас засаг даргатай өнөөдөр уулзаж ярилцлаа. Өнөөдөр бас Баян-Улгийн аймгийн барилгын салбарын удирдах ажлын зөвлөгөө болж байна. Тэгээд тус зөвлөгөөнд бас оролцож энэ барилгын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд, тулгамдж байгаа асуудлуудыг сонсож бас барилга хотын яамаас барьж байгаа бодлого, мөн газар зохион байгуулалт геодез зураг зүйн газраас барьж байгаа бодлогын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч бас асуултанд хариуллаа. Барилгын салбарт одоогийн байдлаар тулгараад байгаа ямар асуудал вэ? Барилгын тухай хууль маань бол ерөнхийдөө 2016 онд шинжилэн найруулан батлагдсан байгаа. Тэгээ үүнтэй холбоотой 30 гаруй журам дүрмүүдийг засгийн газраас баталсан. Ингээд барилгын салбар өөрөө мэргэжлийн юм салбар байгаа. Өөрөөр хэлбэл барилга гэдэг бол маш нарийн ноором дүрмийн хүрээнд зураг төслөөс ахуулаад тавигддаг шаардлага маш өндөртэй. Гэтэл орон нутагт маань яг энэ нарийн олон шаардлагуудыг бас хангахгүй эхлэх зөвшөөрлөө аваагүй барилга нь аль хэзээ баригдаад дууссан байх юм тохиолдол байна.
За энэ бол одоо ингээд цаашлаад чанартай барилга уу, чанаргүй барилга уу гэдэг асуудал яригдана. За энэ бүхнийг бас өнөөдрийн зөвлөгөөнөөр ярилцж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ батлагдсан дүрм журмуудын хүрээнд барилгын ажил явагдах ёстой. Тэгжиж чанартай, төрөн ч гэсэн, хувийн хвшлэн ч гэсэн одоо юу гэдгийг хариуцлага хүлээдэг ийм болох одоо шаардлага байна. Аймгийн цахилгаан шугам сүлжээний газраас Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуур тавих ажлыг хийж байна. Тус ажил нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан гэр хорооллын 1500 гаруй орон сууцнд амьдардаг 550 өрхийг хамруулжээ. Тухайн төхөөрөмж нь айл өрхүүдийн хэрэгэлсэн цахилгааны мэдээллийг төв сервер рүү хүний оролцоогүйгээр илгээх, цахилгааны төлбөрөө зохих хугацаанд төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг автоматар хязгаарлахаас гадна үйлчлэгч байгууллагын веб хуудасаар дамжуулан хэрэглээгээ хянах боломжийг иргэдэд олгож байгаараа илүү одоо давуу талтай бүтээгдэхүүн болж байгаа юм байна. За түүнчлэн ухаалаг тоолууртай гэр хорооллын айл хүйтний уйлралт буюу 11-р сарын 1-ээс 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хэрэгэлсэн цахилгааныхаа төлбөрийг за 50% хөнгөлүүлэх боломжийг мөн ийхүү бүрдүүлээд байна. Албаны хүний мэдээлж байгаагаар 2020 оны хүртэл Өлгий хотын 8000 гаруй өрхийг бүхэлд нь ийхүү ухаалаг тоолууртай болгохоор ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн юм а. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнгөрөгч пүрэв гарагт аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас 20 гаруй эмэгтэй жолоочид бэлэг гардуулж баяр хүргэлээ. Тус үйл ажиллагаа нь манай аймагт анх удаага зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашдаа уламжлалт хэлбэрээр инхүү зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм байна. Дашрам дуртахад манай улсад бүртгэлтэй нийт 450 мянган эмэгтэй жолооч байдаг байна. Сізге сауын сайтагийн тасдыңар Ой, жарахмет. Тоқтатқанда торғиды екен деп шошып кеттім. Рахмет енді. Мереке күні жолға шығып ұстайды деп ойлағам жоқ, сағда көргенде торғиды деп ойладым. Рахмет. За нийт баян үлгийчүүдийн эхчүүд, эмэгтэйчүүд октоудаа олон улсын эмэгтэйчүүдийн баярыг мэнд өргөе. За өнөөдөр бид нар Саяан телевиз, Дэрвис телевиз, аман олон жилийн татгчтай холбоотой хамтарч өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож явж байгаа эмэгтэй жолооч нарт бясалган гарын бэрэг гардуулж гарах хэмжээ зохион байгууллаа. Нийт жолооч нарт хандж хэлгээд энэ баяр амралтын өдрөл арьс турхан дааны зөвлөсөн тээврийн гисэл жолоодохгүй байх, хурд гэтрүүлэхгүй байх, мөн хамгаалах бас хэрэг замын хөдөлгөөнд оролцох. За игнэ байр зөв эзлэг, төр үе удаан зогсох, сурам зөрчихгүй байхыг анхааруулж байна. Эрхэм хүнд үзэгчдээ энэ хүрээд Сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчид та бүхэндээ баярлалаа.